нэмж намайг гэсэн. Миний хөшөө хөлөө дээр нэг үйл явдал болох гэж байна. Яваад яасан гэсэн чинь. Хөшин чинь мөнгө авах юм бол авахгүй юм хөлөө. Тодорхой хэмжээний мөнгө гаргаж өгөх авахгүй байдалд ороод байна. Гэдэг юмсэн. Тэгэхээр би надад яхаарч явах хэвчтэй чиний авах ёстой мөнгө үздэг гэсэн чинь. Үгүй ингэхгүй болоод намайг чи 10 хэдэн жил бараг надад авч чадахгүй шүү гэх юм дарамт үзүүлэх байна. Би ингэхгүй бол намайг дээрс миний мөнгө гаргаж өгөх гацаагаад байна гэдэг юм байсан. Тэр минь дарамт чи надад битгий өгөх гэсэн чинь би авч чадахгүй. Намайг ингэ ийм дарамтанд оруулж байна. Миний хүчний гис болоод байж гэсэн. Тэгээ би битүү чинь олон жилийн хөрсөс би мэдчихэж за энэ бол үнэхээр дамд орсон байгаа учраас намайг эзэн нэг цагт шударгаас шүүлвэ гэж намайг ирчээр байлгаж байгаа юм байна. Тэгэхгүй амьдлын нөгөө авааны зүгээр 2% хооронд өсөв энэ нэг муу нүс. За та бүхэндээ энэ бичлэг хүрэх гэгэн сайхан өглөө өдөр оройн минь хүргье. За одоо сүүлийн өдрүүдэд болж байгаа үйл явдлын талаар за мөн одоо манай шүглүүлэгч Уланбаяр гэж энэ залуутай уулзж байна. За Уланбаяр маань сая өнгөрөгч 2026 оны 3 сарын 29-ний өдөр өөрийн одоо цахим хуудасаараа дамжуулж шүглүүлээсэ. За энэ шүглүүлэх ямар асуудал болсон бэ гэвэл миний анх одоо гаргаж ирж тавьж исэн Хуульзуу дотоод хэргийн яамнаас 7 тэрбум 965 сая төгрөгийн ийм бусдад давуу байдал олгосон асуудлаар шүглүүлэхэд тухайн одоо үйл явдлын гэрчээр би одоо байсан гэж ингэж шүглүүлсэн байгаа. Тэгэхээр өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд. За өөрийгөө ихлэ танилцуулаач. Дээр нь энэ MGL корпорац нямжуу захиралтай одоо ямар харилцаа хамааралтай энэ талаар бас нэг товч өгөө тодорхой. За яг энэ Батбаяр хөл хүний нийгэм янз янзын мэдээлэлээр тийм байсан байж бодсохгүй, ийм байсан байж бодсохгүй гэдэг олон л гүтгэлийн шинж чанартай мэдээлэл тараалаа шүү дээ. Энэ үеийн сайд буснаас хойш. Яг энэ үед би бол баян хараад одоо энэ хүний шудраг үнэний одоо тийм дуу хоолой болсон хүн биш гэдгийг мэдхүүчээс миний байнга л инээдгүүрээр хүндээс харж ирсэн л та. Яг чи одоо жишээлбэл чиний нүдэн дээр танаа найзыг хүн дээрэмдчихсэн үү? Жишээлбэл бүр Хуульзуу сайд. Миний нүдэн дээр бол миний найзыг Хуульзуу сайд хүн дээрэмдчихсэн байхгүй. Өөрөө бол Нямжуугийн найз. Би бол Нямжуугийн найз. Бид нар одоо 2004 оноос хойш одоо ингээд 22 жилийн хөдөлгөөн Нямжуу гэдэг хүн ямар хөдөлмөрч хүн бэ гэдгийг ийм ямар шудраг хүн бэ гэдгийг би мэднэ. Бид чинь одоо 22 жилийн хүртэл энэ хүнийг би их нэртэйгээ яаж танилцаад их нэрийг хөдөө завхнаас яаж гүйж авчирч байсан. Тэгээд гурван хүүгийн одоо ай байж болцоод энэ Монгол гүрэн биш том компани босгоод ардын өсгөлийн тийм үү төрийн наадмын 100 жилийн төрийн ажиллагааны эзэн болоод ардын туяаш болоод бүх амжилт бүх юм миний нүдэн дээр би сайн мэдхгүй байхгүй юм. Тэгээд дотны найз. Тэгээд яг өөр төр их хүн мэддгүй байна. За амар байсан бүтгэлтэй Гүрбаатарыг бүтгэлтэй хүн баг биш үү? Баг бүтгэлээгүй хүнийг нь тоолбол цөөхөн баг. Тийм. Тэгээд яг найз дээр ирсэн чи юу вэ гэж боддог юм бэ? Яагаад би гисч. Миний нүдэн дээр жолооч нь орж ирээд тусаад нүдэндээ бодны 100 жилийн 3-5-аас цүгтээ мөнгө аваад гарч ирсэн байхгүй. За жаарай. Энийг бол өшөө дэлгэрүүлж ярив. Яг хизээ. Энэ үйл явдал 2024 оны 3-4 сар орчим гэж би санаж байна. 2 жилийн өмнө яг тодорхой хэдэн сарын хэднээр хэлэх байна. За 2024 оны 3-4 сарын хавцаа гэхээр 4 сард 2 дахь удаагийн гүйлгээ буюу 2 тэрбум төгрөгийг 24 оны 4 сарын за энэ дэр байна те 25-ны өдөр Хуульзуу дотоод хэргийн яамнаас MGL корпорац руу шилжүүлсэн байна. Энэ орчин гэж дүгэл ойлгож байна. Энэ тийм. Тэгээд ийм багхгүй юу? Энд чи ямар учиртай хүмүүс чинь зүгээр Нямжаавыг төрөөс зүгээр л авах ёсгүй мөнгө авсан шиг. Яриг бичээд байна. Тийм би ч гэсэн бас тэгж ойлгоо. Тэрэн дээр нь бол та жоохон урагшаас. Тэрэн дээр нь бол би дуграагүй. Тэгсэн чинь өчигдөр өглөө босоод Facebook богчсон чинь энэ хоёрыг Нямжаа дарамтсан байж болчихгүй. Энэ хоёрыг Хуульзуу сайдыг. Энэ Хуульзуу сайдыг дарамтлах чаддгүй юм байт юм уу? Удаан цагаан тэгээд би гээд бодохгүй юм.
За одоо би дуурахгүй болохгүй юм байна. Найз нөхдөд өмгөөлөхгүй болохгүй юм байна гэж бодоод өчигдөр твит жиргээ оруулсан. Ийм л шүү. Тэгэл өөртөө шалгууллаа шүү дээ. Чи өөрөө чи юу болсон бэ гэж лайв ороод өгсөн шиг. Ийм л юм болсон. Тэгээд бид нар 8 тэрбумыг би тайлбарлах гэдэг байна. За энэ ч би оны санахгүй ямар ч гэсэн Ленинийн музей дээр хөрөнгө оруулалт хийгээд тэнд том үйлчлэгээний төв ийм бизнес төслийг хийсэн. А мэдээж бизнес төслийг хийсэн тэр үе чинь одоо 10 жил өмнө чинь 30 гэдэг юм шиг 30 гарсан залуучууд байж тэр бид нар. Тэр үе чинь бид тийм 10 хэдэн тэрбум бэлэн байхгүй шүү дээ. Хэн ч гэсэн 10 хэдэн тэрбум төгрөг бэлэн гаргаж ирэх бизнес хийж чадахгүй шүү дээ. Бизнес яаж явдаг вэ гэхээр нэг ойрт байгаа нэг кэшний хэдэн төгрөг дээр байгаа гэдэг юм байцаад банкнаас нэг төслийн зээлч юм аваад дахиад танил талаас нь 5 цаас татаад ингээл хэн ч гэсэн ингээл бизнес хийж байгаа шүү дээ. Энэ хөө маягаар бизнесээ хийгээд ихлүүдээ явж ирсэн. А бид тухайн Ленинийн музей нөгөө өлөг гөрүүлийн музей болгох засгийн шийдвэр гарсан шүү дээ. Усад аваад алтан үеийн үед тийм. А тийм оюун гэр соёлын сайд тийм. Ийм л процесс болсон. Тэр үед энэ хүн гадаад дотоодоос үнэтэй чарман барилгын материалууд татаад авцсан байсан. Өчнөө нь бол барилгын зураг төсөл одоо интерьер дизайнер зураг төсөл чинь өндөр үнээр хийгдсэн байсан. Өчнөө нь бол барилгын барилгуудад ороод энд зарим хэсгүүд нь нураах тэгээ зарим хэсгүүд нь өргөлт хийгээ зарим хануудыг буулгаад ийм ажил явуулсан байсан. Ийм за тэгээд ингээд хөрөнгө оруулсан байсан чинь улс буцааж авсан ингээд шүүгдсэн. За улс буцааж авахдаа нэг дутагдал нь одоо манай төр засгийн цаашдаа анхаарч явах хэрэгтэй би боддгийг зүгээр эндгээс харах. Төр шийдвэр гаргалаа гэж төрийн гаргасан шийдвэртэй холбогдуулж иргэн аж ахуйн нэгжид ямар хор хохирол учирч болцсохгүй байна гэдгийг урьдчилж тооцоод тохирол учирч болцсохгүй аж ахуйн нэгжидтэй уулзаад тохиролцоод төлбөрийг нь барагдуулж төрийн ажил явдаг баймаар байгаа байхгүй юу? Энэ төрийн харгалан бодлогын чинь үр дүнд өнөөдрийн юм болж байгаа байхгүй юу? Ингээд тэр хүн чинь зээл авсан байсан мэдээж тодорхой хэмжээний. За ингээд бизнес нь зогсчлоо. Тэгээд баахан мөнгө оруулсан байдаг. Банкны хүн өсөж байна. Тэр мөнгө авахын тулд шүүхт хандчиж удаа 10 хэдэн жил болж арай гэж шүүхээс нөгөө мөнгө авах болсон чинь хууль зүйн сайдын тэн дээр иймэрхүү маягийн одоо мөнгө төлбөр авах хүсэж аж ахуйн нэгжид Монгол зөндөө байдаг тийм. А тэгээд ер нь бол чи надад мөнгө өгөхгүй бол наадах 10 хэдэн жил авч чадахгүй шүү гэдгийг дарамт үзүүлсэн байна гэж буй ойлгоод байгаа байхгүй юу? А тэгээд хүмүүс болохоор энэ чинь өөртөө давуу байдал бий болгоод энэ хоёрт мөнгө өгөөд баг нэг нь авилгал өгсөн. Нэг нь авилгал авсан юм уу гэд янз янзын коммент хүмүүс надад бичээд ингээд хэлээ. Энэ бол ерөөсөө тийм байхгүй. Ямар тэнгэн хүнд авилгал өгөөд аваад ийм үед хийж явахдаа гэрч байхгүй. Хүний бүгд хийж байгаа. Гэрч гэхээр за одоо ингээд юу байна? Тусгаар тогтнолын ордны зүүн жигүүрийн 3 давхрт гэсэн тийм. За тэгэхээр тэнд яах нь манай энэ нэмжуугаан офис одоо байдаг бахан тийм үү? А тэгээд за тэнд ингээд энэ мөнгөө аваачаад байлгаж ятал яасан бах вэ? Одоо чи уулж шүү дээ. Хүн ирж ингээд мөнгө авах гэж байгаа учраас өөрөө чинь байгаа өгөөч гэж хэлсэн юм уу? Юу гэсэн юм бэ? Нэмжээ намайг гэсэн. Нэр их шүхрээ дээр нэг үйл явдал болох гэж юм байна. Яваад яасан гэсэн чинь. Хүчин чинь мөнгө авах юм баагүй юм энэ хүмүүстэй. Тодорхой хэмжээний мөнгө гаргаж өгөх зүгээр авахгүй байдал дураад байна. Бидний мэрсэн. Тэгэхээр надад яхаараа чи өгөх хэрэгтэй чиний авах ёстой мөнгө үздэг гэсэн чинь. Үгүй ингэхгүй бол намайг чи 10 хэдэн жил бараг надад авч чадахгүй шүү гэдэг дарамт үзүүлээд байна. Ингэхгүй бол намайг дээрс миний мөнгө гаргаж өгөх гацаагаад байна гэдэг юм байсан. Тэр минь дарамт өчиг надад битгий өгөх гэсэн чинь би авч чадахгүй. Намайг ингэ ийм дарамтанд оруулж байна. Миний хүчний гэж болоод байж гэсэн. Тэгээ би битүү чинь олон жилийн хөрс үсэс би мэдчихэж шүү. За энэ бол үнэхээр дамд дурдсан байгаа учраас намайг хэзээ нэгэн цагт шудрагаас шүүлвэ гэж намайг ирчээр байлгаж байгаа юм байна. А тэгэхгүй авилгын нөгөө авааны зүгээр 2 хувийн хооронд өсөв энэ бол муу нүстэй. Гэж үдэхгүй байна. За тэгэхээр миний одоо миний ингээ харах үнцэг бол нямжиг бол хохирогч юм байна. Дарамтанд орсон байна гэж. Тэгэхгүй яах юм бэ? Ийм хохирогч Монгол зөндөө байна шүү дээ. Төр ингээд үйл ажиллагааны зогсоочдөг. Дээрвчдэг. Тэгээ шүүгдчих арай гэж 10 хэдэн жилийн дараа шүүгэн шийдвэр гаргахаар мөнгө авч авъя гэхээр чи надад одоо мөнгө өгөө хуучин сайдын дарамт гэхгүй л чи авч чадахгүй шүү гэдэг. Энэ чинь дарамт мөн үстэй. За ингээд ийм үйл явдал боллоо. Хин очиж тэр мөнгийг авсан хэдэн төгрөг авсан? За маш том цөмөр. Спорт цөмөр. Энэ бол нэг удаагийн гүйлийн дээрээс гарч байгаа шүү дээ. Чи 2 3 удаагийн гүйлийн болгон дээрээс нь төдий хэмжээний мөнгө авсан баг. Би мөнгөнийг мэдэхгүй.
маш том цөмхтэй мөнгийг жолооч нэгээ тэмээнээс тэмдэгтээ хараад хинч хараа одоо ч гэсэн би тань маш өндөр маш том биетэй энэ залуу болж ирээд тэр хүнд том цөмхтэй мөнгийг зүгээр нэг товтой тал барай гарч байгаа юм шиг ингээд барайх бас энэ юу юм бэ гэсэн чинь жолооч нь өөрөө доорчмаа жолооч нь гэсэн. За тэгээд таны одоо Twitter дээр тэгж хэлсэн. Мөнгө дутуу байна гэж Тэгсэн. эргэж даргалсан гэж. Тэр юу гэсэн үг вэ? Одоо тэгээд уг нь өөрөө доор ирсэн байна гэж яриад жолоочоо явуулаад авахус тэр хооронд чинь 5 минутын зай байгаа шатаад доошоо боохоо. Тэр хооронд 100 сая төгсчихдээ юм уу? Одоо бүү мэд. Ямар ч 100 сая гэдэг та бүр тоотоо хэлж шүү дээ. 100 сая дутуу байна гэдэг 2-3 хоногийн дараа гэж утастаад дахиж мөнгө нэгж тавьсан. Хамгийн өвөөг нь энэ хийсэн бүр амар авах үстэй чинь паразит биш үү? Хөөцөн сайд ийм паразит биш үү? Ями тэрийг сонсч тэгээд одоо за ингээд мөнгө дутуу байна гэхээр одоо яах вэ? Дахиад ах уу? тэн дээр нөгөөгүй би битгөө гэсэн. Юу гэсэн гэж. Тийм паразит шивж байж болохгүй шүү дээ. Нэг нь хөдөлмөр эрхлээд бизнес хийдэг. Нэг нь болохоор дарамт төлөвлөж дээрэндээ тэгээд дутуу байна гэдэг дахиад нэгэд авах гэдэг нь арай өөг үздэг. За өнөөдөр бидний одоо ингээд мэдэх хэмжээ, ярих хэмжээ бол энэ түрээд ингээд дуусах юм байна. За энэ бусад цаашид одоо ямар үйл явдал болох вэ? Цаашид яах вэ гэхээр энэ хууль хяналтын байгууллагууд шалгаж тогтоох асуудал байгаа юм байна. Мөн үү? Одоо тогтоох хэрэгтэй шүү дээ. Ингээд мэдээлэл дээр нь яах вэ гэхээр тухайн одоо үеийн бизнес өнөөдөр ч гэсэн MGL корпорац гэдэг байгаа л билгүй. Үйл ажиллагаа явж л байгаа билгүй. Тэр байгууллагыг буцаад хохирлгүй болох асуудал ярих нь шүү. Энэ хоёр мөнгө буцааж явах хэрэгтэй шүү дээ. Өгөх ёстой юм тийм үү? Энэ хүн ямар хөдөлмөр хийсэн юм? Нэмж бол 10 хэдэн жил 20 хэдэн жил бизнес эрхийг зовж олсон мөнгө шүүдэд гэж. Тэгээд нэг бизнес босхгүй явж байхад нь төр нь гацаачдаг. Тэр объектын дээрэмдэд авчдаг. Хохирлоо төлдөггүй. За тухайн үеийн бичлэг камерын одоо дүрс дуу зураг тийм юм байгаа юм. Байгаа шүү дээ. Байгаа юм. За баярлалаа.